бодлуулалтын төслийг бол дэмжиж байна. Тэр гол асуудал нь Монгол банктай энэ асуудлаа хэрсэн ярилцсан бэ гэдэг. Ягаад тэгэхээр энэ Төв банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн нэгт заасан Төв банкнд хийж болохгүй хоригдсон зүйл заалтуудыг бол энэ хуулийн хүрээнд нээж өгөх гэж байна. Өөрөөр хэлбэл тодорхой компани үнэт цаас худалдаж авах, дөрмийн санг худалдаж авах баталгаа гаргах гэх мэтлэнгийн ийм олон үйлдэлүүдийг хийх гэж байна. Тийм учраас эдгээр үйлдэл дээр бол бас тодорхой мөнгөнд дүнгийн асуудал ерөөсөө тусгагдаагүй тийм. Ерөнхий нөөцийн 50% гэдэг утгаараа юм тавигдсан болохоос биш Монгол банк энэхүү хуулийн хүрээнд хийх гээд байгаа энэ 5 жилийн хугацаанд хэдийн хэмжээний алдагдал хүлээхийн хэдэн төгрөгийн их усэр гаргах гэдэг асуудлууд дээр тодорхой судалж ярьсан зүйлс байна уу? Энэ дээр бас энэ зүйлс нэлээд тодорхой байх нь зөв бахаа гэж бодож байна. Тэгээд энэ асуултанд их хариулт авч. За 5 номер дараа нь Монгол банк хариулна. За Санзамболд гишүүн бас банк санхүүгийн хүн бас яг л зөвл асууж байна да. За нэгдүгээрт бол Монгол банк хүлээх алдагдал байхгүй. За энэ хууль бол анх удаа орж ирж байгаа хууль биш. Ковидын үед 2023 онд 1 тонн тутмын үн А92 бензин дээр огцом өсөж хомсдол үүсэх юм нөхцөл байдал бид нар бас орж исэн. Ер нь бол байнга л орж идэг. Тэгээ энэ үед бол энэ хуулийг нэг удаагийн үйлчлэлтэй хууль болгож батлаад 3 сарынхаа хэрэглээний шатхууныг Орос улбаны усаас шууд худалдаж авч ирсэн ийм тохиолдол бол бий. За бид бол энэ бас боломжийг ашиглаж дахиж энэ хуулийг хэрэглэе гэдэг ийм зохицуулт оруулж ирж байна. Стратегийн бараа бүтээгдэхүүний нөхцөл байдал бас тааваршгүй байгаа учраас бас энэ хууль зайлшгүй шаардлагатай байгаа. Монгол банктай хамтарсан Монгол банк сангийн яам, хууль зүйн дотоод хэргийн яам, манай яам хамтарсан ажлын хэсгээс энэ хууль боловсруулагдаж орж ирсэн. За нийт 1 сарын хэрэглээний шатхууны нөөц хадгалах сав барихад бол 500 тэрбум төгрөгийн их усүр гарна гэж. 200 мянган тонныг хадгалах савнд. За хоёрдугаарт бол энийг 1 сарын хэрэглээний шатхууныг худалдаа авахд шаардлагатай их усүр нь бол 560 тэрбум. Ингээд 1 их 80 орчим төгрөгийн их усүр биднэрт зээлийн их усүр шаардлагатай байгаа. Монгол банк бол энэ дээр бол алдагдал хүлээхгүй. За Монгол банкны төлөөлж ирсэн ажлын хэсгийн 9-р микрофоныг бас өгөх хүсье. За 9-р микрофон. За Монгол банкны санхүүгийн зах зээлийн газрын санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах эдийн засаг шоудэрлэн. За энэ хуулийн төсөлтөөр болохоор Монгол банкнд репо арилжааны нөхцлөөр банкнд зээл олох боломжийг нь бол нээж өгч байгаа. Энэ нь болохоор Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа хүүгийн нэгдсэн бодлоготой нийцтэй байгаа. Энэ нь болохоор жишээлбэл тухайн үед бодлогын хүү яаж өөрчлөгдсөн байна, мөн репо арилжааны нөхцөл нь яаж өөрчлөгдсөн байна, түүнтэй нийцтэйгээр зах зээлийн нөхцлөөр банкнд нь зээлийн санхүүжилтийг олох боломжтой болно гэсэн. Репо санхүүжилтийн хэмжээг нь болохоор мөнгөний бодлогын хороо хуралдаад, улирал тутам хуралдаад тухайн улиралд олгох хэмжээ болон тухайн жилд ч юм олох хэмжээг нь бол батлах гэсэн. Тэгэхээр урьдчилаад бол нэг ямар хэмжээгээр улиралд нь гарах шаардлагатай, арилжаагаар зарлах шаардлагатай байгааг нь холбогдох яамдаас нь мэдээллийг нь авч агаад мөнгөний бодлогын хорооны хурлаар хэмжээг нь батлана гэсэн. Тэгэхээр энэ бол Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа хүүгийн нэгдсэн бодлогын бодлоготой нийцтэй гэсэн үг. Тэгээд хуулийн 8.3 төслийн 8.3 дээр болохоор Төв банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 хэсгийн 4, 5, 7 дахь заалт хамаарахгүй гэж тусгаж өгсөн байгаа. Ингэснээрээ альва нэг салбар нэгжийг дэмжихийг хориглосон заалтыг нь бол тусгаж өгсөн зохицуултыг нь тусгаж өгсөн гэсэн үг энэ хуулийн төсөлтөөр. За Санзамболд гишүүн тодруулсан. За тэгэхээр энэ шатхууны нөөц сав барих эргэлтийн хөрөнгө санхүүжилгэд нийтдээ 1 их 80 60 тэрбум төгрөг оролцоор хэрэгтэй байна гэж ихний ээлжинд харж байна. Тэгэхээр яг энэ хэмжээгээр бол засгийн газар дээр бол ямар нэгэн өөр үүсэхгүй юм байна гэж ойлголоо. Өөрөөр хэлбэл яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дэмжих чиглэлд нь үйл ажиллагаа явуулнаа гэсэн заалт байна гэж энийг нэг тодруулаад асууч тэ. За 5 номер дамжин нэмсэд. Санзамболд гишүүнээ засгийн газар болон Монгол банкнд ямар нэг өөр үүсэхгүй цэвэр аж ахуй нэгжүүд дээр арилжааных нь зээлийн тэрхүүгээр өр үүсээд тэгээд төлөөд ингээд явна. За яа гişүүн.